За, сайн байцгаана уу? За, бит хоёрын подкастыг сонсогч та бүхэндээ энэ цаг мөчийн мэндийг хүргье. За, болормоо коучтэйгөө хийх энэ подкастын дугаараараа туулах чадвар буюу resilience гэдэг тийм ээ. За, сүүлийн үед маш их яригдж байгаа туулах чадвар гэж яриад идэг, resilience гэж яриад идэг. Энэ яг юу гэсэн үг юм бэ? Туулах чадвар ер нь биднэрт одоо тий туулах чадвар ямар чухал хэрэгцээтэй гэх мэтчлэнгээр маш сонирхолтой зүйлсийн талаар та бүхэнтэйгээ ярилцахад бэлэн болсон байна. За тэгээд сайн байна уу? Энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Баярлалаа. Энэ тухай ярилцж байгаадаа догдолж байна. За маш гоё тухтай айгүй гоё тийм тайван гоё харагдаж байна. Би бүр харсан чинь бүр маш гоё мэдрэмжийг бас авч байна. Манай сонсогчдоос тэгж байгаа ах гэж бодож байна. За тэгээ хоёлаа өнөөдөр бас аягүй сонирхолтой зүйлийн талаар ер нь подкаст болгоноороо яг энэ түгээмэл хэрэглэгдээд байдаг мөртлөө яг нэгдсэн нэг ойлголтод хүрч чадахгүй эргэлзээтэй байгаад байдаг тэр асуултуудаас хариулт өгж байгаа болоо гэж бодоод байгаа. Тэгэхээр өнөөдөр түрүүн хэлсэнчлэн туулах чадвар буюу resilience гэдэг сэдвийн хүрээнд ярилцах байна. За тэгэхээр хамгийн ихний асуултаа мэдээж уламжлал ёсороо туулах чадвар буюу resilience гэж яг юу гэсэн үг юм бэ гэдэг дээр нэг гоё нэгдсэн та бас ойлголтыг өгөөч гэж хүсэж байна. Тэгээд энэ туулах чадвар ер нь яг яагаад чухал юм бэ гэд энэ хоёр асуултыг шууд зэрэг асууя гэж бодлоо. За, соматик сэтгэл зүй талаас бол туулах чадвар гэдэг бол дотоод ритм, уян хатан байдал. Дотоод оршихуйн уян хатан байдал гэсэн үг. Тэгэхээр бидний гадаад ертөнц гэж ингэж байгаа юм уу? Proprioception гадаад ертөнцийн гадаад ертөнцид ийм юм болж байна, тэгж гин гэдэг энэ хөдөлгөөнүүд байгаа, тий? Энийг анзаарж байгаа анзаарга байна. Үүн дээр нэмээд дотоод анзаарга introception гэдэг үг байгаа, тий? Дотоод анзаарга ингээ сайжраад дотор ямар хөдөлгөөн болж байна, хаана ямар зүйлсүүд байна, хаана уян хатан байна гэдгээ мэдрээд тэгээд ямар нэгэн бэрхшээл хүнд зүйл тохиолдоход, сорил тохиолдох үед дотоод тэр анзааргаасаа, ухамсараасаа уян хатан хариу үйлдэл үзүүлэх чадамжийг бэрхшээлийг даван туулах чадамж гэж байна. Тэгэхээр бэрхшээлийг даван туулах чадамж гэдэг бол шүдээ зуугаад, гүрийгээд, дисээд, төвчээд хамаг мэдрэмжээ дараад туулж байгаа үйл явдал биш. Угаасаа хүний тарих мэдрэлийн систем аюулыг мэдэрсэн даруйда бидний анзаараагүй байхад шууд хамгаалтанд ордог. Эрүү чангаар нь амьсгал төгжигдөн хамаг булчин шумсан гэж чангаар нь бэлэн байдалд орно. Энэ тохиолдолд мэдрэмж байхгүй. Тэгэхээр мэдрэмжээ хааж агаад бид нэр угаасаа юмд ингээд чангарж агаад хариу үйлдэл үзүүлж агаад тасж агаад гүрээж агаад даван туулах гэдэг юм уу? Энэ бол жинхэнэ resilience буюу жинхэнэ даван туулах чадамж биш гэж үздэг. Энэ бол гүрийх тэсэх чадамж. Зарим үед бол яг төснө мөн үү? Харин жинхэнэ бэрхшээлийг даван туулах чадамж болохлоороо аюул мэдрэгдлээ, даван туулах сорилт орж ирлээ, бие чангарж байгаа, хамгаалтанд орж байгаа мэдрэмж таслагдж байгааг анзаарлаа. Тэгээд нөхцөл байдлыг дотоод ухамсар, цаад ухамсараасаа гартаа авлаа буюу бүх юм ингээд ил тод хаарлаа. Энэ цаг мөчид ямар үйлдэл, ямар дуу аваа, ямар хөдөлгөөн, юу хийх нь хамгийн зөв бэ гэдгээ сонголт оруулж ирэх. Сонголтгүйгээр хариу үйлдэл үзүүлэхгүй биш. Бүх юмыг анзаарлаа. Тэгээд би ингэж сонгомоор байна гэд сонголт оруулж ирээд тэр сонголтоос уян хатан хариу үйлдэл үзүүлж байгааг бэрхшээлийг даван туулах чадамж гэж байгаа. Гэж ойлгоо. За тэгэхээр хоёр дахь асуулт нь байлаа. Энэ чадвар яагаад чухал вэ гэсэн. Заавал тийм бэрхшээлийг даван туулахын чадвартай байх яагаад ёстой юм. Зүгээр төвчээд яваад ээж болдгоо мүү те түрүүний гүрийгээл ингээл мэдрэмжээ хаагаад яваад ээж болдгоо мүү гэж асуумаар байна. Зөв. Гүрийгээд яваад ээж болно штэ. Гол нь гүрийгээд л яваад байхлаар нөгөө хорсол дотор үүсээд байдаг. Би чамааг ингээл төвчээл, тэсээл, хамгийн сайхнараа чадлаараа ингээл чамд үйлчлээл, хамгийн сайхнараа хандаад хачиг давраад байгаа байхгүй юу гэл дотроо ингээл хорсол тэгэл. Тэрийг ил гаргаал хэлий гэхлээр нөгөө тал чинь хитрхи айл хэдийн даварцсан учраас тэрийг хүлээж авахгүй ч юм уу те.
Тэгэл дотгошоо хаагдаал гүрийгээл тэсэл тэг хамаг мэдрэмжээр нугаал яваад байгаа байхгүй. Үнэн дээр бид нар тэсээд гүрийгээд ямиг даван туулж явахдаа бүх мэдрэмжээ хаачиж байгаа. Тэгэхээр бүх мэдрэмжээ хаана гэдг нь depress тэ depress гэдэг нь дарна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр depression буюу сэтгэл гутрал гэдэг нэг талаараа гүрийж хитрхи удаан хугацаанд гүрийж, дэсэж, дарж, шүдээ зууж ямар ч ингээд амьгүй юм шиг, юу ч болоогүй юм шиг хариу үйлдэл үзүүлж удаан яваад тэгээд би сэтгэл сүнс чинь дийлхэ болоод унаад өгч байгааг магадгүй depression сэтгэл готрол гэж нэрлэж болох нь байна. Тэгэх юм бол сэтгэл готролд орох нь байна. Магадгүй түгшилт. Сэтгэл түгшилтэнд орно. Яагад гэвэл би дэсээд гүрийгэд яваад идэг. Тэгтээ энэ гүрэлтийн цаана айдас байхгүй. Тэр айдас хүчтэй, зарим хүнд бол хүчтэй мэдрэгдэж гарч ирэх нь тэрийг магадгүй түгшилт гэнэ. Тэгээ үүндээ сэтгэл готрол түгшилт хоёр чинь хосолмол байдаг. Түгшиж хариу үйлдэл хийлээ дийлэхгүй болоод инглээ гутраад унлаа. Тэ мэдрэлийн тогтолцооны нөгөө амь хамгаалах зөнгийн хариу үйлдэлээс бол нэг бол flight буюу одоо зүгтаж айж түгшиж ингэж байгааг нь сэтгэл түгшил гэж нэрлээд тэгээд юу ч хийж чадахгүй болоод унаад ямар ч амьдрал итгэх итгэлгүй болоод одоо нөгөө хонглын үзүүлэлт гэрэл байхгүй болоод унж байгааг гутрал гэж нэрлэж бас болох нь. Тэгэхээр тэг дэсэд яваад байж болно. Гэхдээ танд нэг юм 2 3 төрлийн л юм одоо үр дүн амтлах нь шүү дээ. Нэг бол харилцаанд өөрийгөө ингээл барайл хорсоол, дүгшээл, айгаал, сандраал нэг тийм ийм байдалтай. Ийм хөдөлгөөнтэй ийм байдалтай. Эсвэл бүр бүхнээс тусгаарлагдсан, аслагдсан, гутарсан, амьдрах ямар ч итгэлгүй, амьдрал нэг тийм бүүдгөө, саарал ийм байдалтай. Соматик эдгэрэл талаас бэрхшээлийг даван туулах чадамж гэж оруулж ирж байгаа нь та заавал энэ амьд үлдэх зөнгөөс ингэж дэсэж гүрийж хариу үйлдэл үзүүлэх албагүй. Энэ бол таны яг хуу тогтцсон рефлекс байж болно. Тэгвэл энэ рефлекс тогтцыг өөрчлөөд уян хатан сонголттойгоор мэрэгэн ухаантайгаар дотоод чадамжаас хариу үйлдэл үзүүлээд үзье. Тэгвэл юу болох нь? Бидний амьдралд ямар сорилт ирэх үү гэдгийг бид нэр удирдах чадахгүй. Харин хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ? Ямар арга хэмжээ авах вэ гэдгийг л удирдах чадна. Үнэн дээр энэ сүнслэг ухаан бурхны шашиндч дээр ярьдаг штэ. Бидний амьдралд ирж байгаа сорилтууд үргэлж бэлэг байдаг, хөгжүүлэхийн тулд байдаг. Тэгэхээр ирж байгаа тэр сорилтуудыг бэлэг болгож хувиргаад өөрийнхөө дотор нуугдсан байгаа бэлэг авьяасаа тэр сорилтоор дамжуулан өнгөж гаргаж ирээд тэгээд тэрийгэ амьдралдаа би энийг чаддаг хүн шүү. Ийм гоё юмтай хүн шүү. Ийм түүхтэй хүн шүү гэж гаргаж ирээд би чадчихээн, болж гин гэдгийн зориг аваад урагшлах. Энэ бол яг аялал байгаа байхгүй тий. Амьдралын процесс байгаа байхгүй. Энэ процессын амтанд орох үед хүн өөрөө зоригтойгоор үйлдэж, дуршиж, бүтээж эхэлдэг. Ерөөсөө эдгэрэл гэдэг бол нөгөө хүүхэд байх үеиг шиг тэр сониуч байдлаа буцааж аваад зоригтойгоор амьдрал туршиж хийж эхэл. Туршилт хийж эхэл. Тэгээд дуршаал тэр үед чинь нөгөө ур чадвар чинь хөгжүүл дотоод юмнуудаа нээгээл те ингэдэм ийм чадамжтай байсан байна гээл те. Тэгээ явж байгаа дуртай ямаа оллоо. Тэрийгэ гүн судлаа, мастер, тэрэндээ эксперт мастер боллоо. Тэгээд тэрүүгээрээ энэ хорвоо дээр ингээд гоё үйлчлэлээ хүмүүс тараалаа. Тэгээд нас ахаад өндөр болоод би ингээд аль хэдийн ажиллах ингээд одоо дараагийн үедээ шилжээд ирэх үед тэрийгээ let go болоо тавьж явуулаад бусад хүмүүс шилжүүлэх, зууралдах биш тий шилжүүлэх. Энэ бол өөрөө ингээд амьдралын үйл явц процесс байгаа байхгүй. Саматик эдгэрэл энэ ерөөсөө процессын эхний процессд оруулж өгч байгаа. Зоригтой турших, сорилтоос айдаггүй болох. Ороод ирэнгүүт нь юу болох нь вэ? Ингээд хариулт өгöd үзье. Миний дотор ийм реакц үүсэж байна. Гэт ингээд зориг үүсч эхэлдэг юм уу да?
Тийм байна. Тэгэхээр соматик эдгэрэл гээд бит хоёрын бас өмнө нь хийсэн подкастыг сонсоогүй хүмүүсээ бол сонсоод тэгээд энэ туулах чадвар гэ подкастаа үргэлжлүүлээд сонсвол бүр гоё юм цогц ойлгохоор шүү манаха. Тэрийг бас нэмээд хэлмээр байна. Линкийг бас доор нэмээд оруулаад өгье. За тий сая амар гой сонирхолтой байлаа л да. Одоо бэрхшээл бол бэлэг энтер гэж бид нар бүгдээрээ ярьдаг. Тэнгууд тэр бэлгээ одоо жишээлбэл туулах чадвар багтай энэ resilience багтай хүн болвол бэлэг болгож тэрийг хувиргаж чадахгүй бэрхшээл чигээр нь л ингээд байлгаал улам амар хэцүү болоод тах нь гэж би ойлголоо. Тэгээд дээрэс нь одоо саяны ярианаас нэг юм асуумаар санагдсан. Одоо жишээлбэл хүмүүс ингээл дараал за яах вэ за чи яах вэ тэгжил вэ гэл түрүүний хорсол болдог гэд тэгж тэгжсэн нь гинт амир нэг тесэрдэн штэ те. Тэр нөгөө мэдрэмжүүд нь тэр тулаал нөгөө нэг одоо яах вэ гээл одоо тэр нэг юм яг даван туулахгүйгээр л нөөцлөд байгаа юм уу да нэг бодлын те. Тэрнүүд нь ингээд тэрдгээр нь дэлбэрэлт болоод нэг гарч ирдэ штт. Тэрнээсээ болоод одоо хүмүүс амар аюултай гэмт хэрэг хийдэг ч юм уу нэг болвол нэг амар үйл явдлууд өгдөн штэ. Ер нь тэр нь даван туулах чадвар жоохон сул байгаад байгаа учраас тухайн мөчтөө яг нөгөө нэг юм гоё одоо юу гэх туулаад гарч чадахгүйгээс болоод тийм харамсмар зүйлс болоод ийн гэж би ойлголоо. Энэ яг зөв үү буруу юу? Ер нь даван туулах чадвар багтай байгаад байгаа шинж тэмдэг юу гэдیں те гэдэг дээр та нэг жоохон дэлгэрүүлээд ийм практик дээр яриул айгу гоё юм болов уу гэж бодлоо. За, даван туулах чадамж хүн болгонд өөр өөр байгаа. За, даван туулах чадамж төрхөөсөө ерөнхийдөө сайн, тийм ээ, бядтай. Бядтай нэг юм хүүхдүүд байгаад байдаг штэ. Ер нь юм л бол ингээл дайчин нэг зөрөгтэй маягийн тий. Тийм төрөхөд бас нэг юм цаа талын нөхцөлдүүлэг нөлөөлөх хүчин зүйлсүүд гэж бас байна. Тэрэн тухайлбал юу арах вэ гэхээр удам буюу бидний өвөг дээдэс хэр их эдгэрэл явагдаж байсан. Хэр их одоо трауманы тогтоц байсан. За, байгальтай ойр байж, байгалийн ритмийн дагуу амьдарч исэн хүмүүс үү эсвэл ингээд хит их хотчсон нэгэнд амьдраад байнгын стрессээр явж агаад ингээд нас барцсан уу те? Амьдралаа өвдсөн үү? Эсвэл одоо би эхийн хөвлөд байх үед таныг эхийн хөвлөд байхад ээжийн амьдрал юу тохиолдож исэн бэ? Ээж маш их өндөр стресстэй, тэгээ сэтгэл зүйн хувьд аюултай орчин нөхцөл байдалд өөрийгөө дэсэж, дэвчиж, нууж, дарж, тэгээ магадгүй ингээд хүчрхийлэл бүхий орчинд байх үе таныг тээжсэн үгүй юу? За, эмээ өвөөд юу тохиолдож ирсэн бэ гэдэг ч гэсэн хамаарна. Одоо epigenetics гэдэг судалгаагаар те одоо генетикт нөлөөлдөг тэр хүчин зүйлсүүдийн судалгаанаас харахад бидний өвөг дээдэс тохиолдож ирсэн зүйлс үнэндээ өрийн шигнэр дамжуулаад эхийн хөвлөд байх үеэс шууд урагт нөлөөлдөг. Тэгэхээр энэ олон нөлөөллүүдээс хамаарат бид нар хэр их бэрхшээлийг даван туулах чадамж бядтай төрөх вэ гэдгийг шийдэгдэх гээд байдаг. Тэгэхээр бэрхшээлийг даван туулахын өмнө яах нь вэ? Эхлээд тэр бэрхшээлтэй нүүр тулах нэг зориг хэрэгтэй байна да. Магадгүй би тэр бяд гэдэг үгийг зоригоор илэрхийлэх гээд байгаа. Бэрхшээл гараад ирлээ, нүүр тулахаасаа өмнө аль хэдийн буугаад өгчдөг. Сурмал буулттай. Бол тэр ямар дохио вэ гэхлээр өвөг дээдэс магадгүй маш их хүнд зүйлсүүд тохиолдож байсан. Хилмигдүүлэлтэд өртөжсэн, хүчрхийлэлд өртөжсэн, санхүүгийн өндөр ачаалал траумад өртөжсэн, амь насанд эрсдэлтэй дайн дажин гэх мэт тийм үйл явдлууд тохиолдож байсан. Одоо социализмын дараахийн амьдралын бид нар туулсан зүйлс бол ингээд бодоход нөлөөлөг. Сүртэй бид нар даваал гарцсан штэ гэж байгаа болооч яг үнэндээ ингээд энэ бидний бэд үнэхээр том траума болоод тогтцсон байдаг. Хилмигдүүлэлтийг бодоод үзэлээ те. Тэгэхээр зүгээр үгээ чөлөөтөө илэрхийлснийхаа төлөө би өөрийнхөө үзэл бодныг илэрхийлсний төлөө амь насаа алдна. Энэ бол ингээд бодит үнэн байсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр түрүүн хоёулагийн ярьсан дэвчээл, үгээ залгаал, яах вэ гэл ингээд яваад байгаа ч магадгүй удам дамжсан. Соёлыг дагаж орж ирсэн дэвчих процесс, амиа хамгаалах процесс болохоос биш жинхэнэ даван туулах зүйлс биш байгаа байхгүй. Зүгээр л би жинхэнэ өөрийнхөө мэдрэмжийг хэлчүүл.
Юу болж байгааг хэлжүүл аминд халтаа эрсдэл тохиолдно. Амиа алдчиж мэднэ. Учир нь яг ийм нөхцөл байдал миний өвгдөөс тохиолдсон. Энийг миний эдэс мэдж байгаа. Өрийн шигнэр дамжуулаад надад цутгагдсан мэдж байгаа мөн. Тэгэхээр иймэрхүү нөхцөл байдлуудаас болоод юм тохиолдлоо яг өөрөөрөө зориг тулаад мэдрэмжээ мэдрээд хариу үйлдэл үзүүлж чадахгүй. Би зоригтой нүур тулаад юм хэлчих юм бол эрсдэлтэй, маш их эрсдэлтэй. Тэгэхээр би чимээгүй байсан дээр. Тэгэхээр гүрээгээ төвчээд явчих. Энэ бол яг уу гэхэлэр энэ процессыг бас ичээж гимшиж болохгүй процесс. Энийг англи хэлээр people pleasing гэж яриад байгаа тийм ээ. People pleasing гэж яриад байгаа. Энэ өөрөө амиа хамгаалах асар ухаалаг хариу үйлдэл байдаг. Гадна талдаа би хүний аргыг аргалаад, зохицуулаад, сайхан ааш гаргаад ингээд байгаа байхгүй юу? Гэтэ дотроо миний гүнээс гүнд айдас байгаад байгаа. Жинхэнэ өөрөөрөө би байвал энэ харилцааг нураач нь эсвэл энэ нөгөө хүн ингээд нөгөө хүн эрсдэлтэй алхам хийчиж магадгүй. Би нэр хүндээ алдчих, нөгөө хүний нэр хүнд алдагдчих. Ямар нэгэн муу зүйл тохиолдно. Тэгэхээр яаж яж байгаа л арга цаа наргална гэл ингэдэг. Тэгэхээр чин одоо ингээд бодохоор бид нарыг одоо соёлын нөлөөллөөр гэх юм уу да. Одоо нөгөө нэг даван туулах тэр чадварыг сулруулад исэн юм бах та гэдэг бодол төрлөө. Яа тэгэхээр одоо ингээл томоотой хүүхэд, сайн хүүхэд гэл те бидний нөгөө нэг аюух мэддэг өгнүүд байгаа шүү дээ. Чи одоо том хүний өдөөс юм ярьж болохгүй ч гэдэм юм уу. За сургуульд орсон чинь нэг жоохон хөдөлгөөнтэй ийм хүүхдүүд чи ад үзэгдээл өстой өрөмний өвчиг томоотой судуугаа чи багштайгаа инглээ тэглээч гэдэм юм уу те. Том хүний өдөөс чи инглээгээд тэгээд тэр чин тэгвэл би одоо жишээлбэл амар сайн ингэдэг байсан байхгүй. Өөрөө яг тэр people pleasant гэдэг шиг за нэг ингээл гаднаа амар хөөрхөн ийдэг. Тэгээд дотроо ингээ мэдрэмжээ илэрхийлмээр байдаг мөртлөө би ингээд одоо эргээд ингээд яг эдгэрлийн ийм процессоо үйл явцаа эхлээд явж байхдаа ажиглахаар ягаад ч чаддгүй нөгөө за муу охин болчих юм болов ч гэдэг ч юм уу те ийм хязгаарлагдмал нэг юм тэгэл ингээл за яах вэ за тэгээ за би яах вэ ч гэдэг юм уу нэг юм байдлаар айгу удаан явсан юм шиг сандаад байдаг байхгүй. А тэгээ эсрэгээрээ яг доторх би өөрөө яадаг байсан байгээ харахаар нөгөө үгүй би чадахгүй ч гэдэг юм уу те нөгөө ийм өөрийнхөө мэдрэмжийг нээлттэй ингээ илэрхийлж байгаа тэр одоо бядтай яг санагддаг байсан хгүй би бүр хатаархдаг байсан шүү дээ ямар гоё энэ үгчийг ингээд үгүй би чадахгүй гэл ингээл те өөрийнхөөрөө ингээ хэлхий юмсан гэд дотроо тийм нууц хүсэлтэй мөрслөө тэгж ягаад ч чадахгүй амар олон жил ингээ явцсан мэдрэмж төрөөд идэг байхгүй юу тэгэхээр биднийг за нэгдүгээрт бол түрүүний тэр эхийн хөвлөд ураг бүрлдэх үеэс энэ даван туулах чадамжийн одоо левел төвшин ч юм уу ингээд тогтоход бас нөлөөлдөг байхаа нь шүү дээ. За тэгээ нэг юм ядж байгаад нэг юм 9 сар байж байгаа гараад ирсэн чи нийгэм дээр гараад ирсэн чи бас аюу хэцүү нөлөөлөх нь шүү дээ тий. Өө чи ингэж болохгүй тэгэж болохгүй чи хүүхд юм чинь ингэж болохгүй ш чи том хүний урдуур орж ярьлаа чи юугаа мэдтiin ийм жоохон юм байж гээд эн чин бидний бүр яг ингээ нийтлэг ийм байгаад байна л та. Тэгэхээр эн чинь өөрөө биднийг эргээд даван туулах чадваргүй болгоод байгаа юм шүү гэд бодлоо. Миний энэ ойлголт зөв үү? Тийм үнэн. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр бид нар чинь нөгөө орчныхоо бүтээгдэхүүн. Тэгэхээр соёлын trauma буюу манай улс нийгэмд юу тохиолдож байсан гэдгийг нь угаасаа тухайн улс орны хүн болгон тохиолдож байгаа. Тэгээ миний ээж аав эмээ өвгүүд юу тохиолж байсан гэдгийг надад бас тохиолдсон зүйл. Яагаад гэвэл бид нэр ингээд сүлэлдийн дунд байгаа нэг байгаа учраас за тэгээд ямар арга барилаар өсгөж хүмүүжүүлсэн, ямар арга барилаар зааж сургасан гэдэг чинь бас биднэрт бас нөлөөлнө. Монгол хүнд маш гоё юм даван туулах чадамжийг ингээд нэмэгдүүлж өгдөг маш гоё зүйл байгаа. Энэ бол байгаль дэлхий амтэн ургамалтайгаа нэг байдаг. Байгаль дэлхийгээ амьд гэж үздэг. Тийм ээ? Байгалийн ритм хэмнэлтэд ойртож чаддаг. Тэгэхээр одоо би бол 88 оны. Тэгээ 88 оноос өмнөх одоо миний миний арай дээдлийн үе ер нь энэс өмнөх үеийнхэн бол ихэнхдээ айгу хөдөө өссөн байдаг шүү дээ. Хөдөө ингээл ээж аав явуулцдаг тий. Хөдөө гэр бүл хамаатан садантай тийм ээ. Ми эргээд бодоход надад үнэхээр ингээд ээж аваасаа нэг настайгаасаа хойш холдоол тэгэл
хүн амтнд зодуулаал тийм ээ дээрлэхүүлээл тэгэл нэгдүгээр ангид орсон чинь багш тэр чигээрээ бүтэн нэг жилийн туршид ингээл намайг маш их ингээл зодоол хүмүүсийн өмнө ингээл янз бүрийн хэцүү байдалд оруулаад эргээд утхад ингээд үнэхээр трома бол трома тийм ээ тийм үү. Гэхдээ өнөөдөр би бядтаа явхад тэрийг даван туулахад тэр ингээд намайг гүн ингэж унгаж миний зүрхийг зөрхөртөл унгаагүй нэг хамгаалтуудын хүчин зүйлсийн нэг нь юу байсан гэхээр байгаль дэлхийд өссөн. Би 5 настайгаасаа морин сурсан. Морин дил дээр давхиж яваа. Тэр хээр салхин давхиж яваа. Тэгээд тэрч байтугай 6 7 настайгаасаа би өвөөтэйгөө даах сургадаг гэсэн байхгүй. Тэгэхээр тэр давхиж байгаа одоо тэр хангал дааган дээр сураад тэгээд ингээд биеийнхаа бядыг тийм ээ биеийнхаа энэ тэр амтны ритмийг сонсоод өөрийнхөө ритмийг сонсоод тэрийг дагаж хөдлөөд морь сургана гэдэг чинь эргээд ботход үнэхээр нэр дотоодоо сонсож тэр ритмийг сонсож хариу үйлдэл үзүүлж байгаа явдал байгаа байхгүй тий. Тэгэхээр тийм гоё хамгааллын хүчин зүйлсэд миний өвөө өмигийн хайр хэдийгээр ээж аваа надаас хол байсан ч гэсэн намайг харилж байсан хайр, уул усны хайр, амтны хайр надад маш хэцүү ингээл уйлмаар санагдах би морь тэврээл те. Морины энэ зөөлөн харцыг мэдрээл, морио ингээл түшээл, эсвэл хонь хурагтай ноололтоо сайхан мэдрэмжүүдийг аваад энэ болгон надад хамгаалт болж орж иж ирсэн. Тэгэхээр энэ бол бэрхшээлийг даван туулах чадамжийн бас нэг суурь нь. Эхийн эвлээд юу тохиолдчихсан, удамд юу тохиолж ирсэн бас байна. Дээрээс нь байгаль дэлхийдээ нэг байх, байгаль дэлхийн энэ альфа ритмийг, эдгэрлийн ритмийг хүлээж авсан. Энэ бас нэг юм бэрхшээлийг даван туулах, тэр туулах чадамжийн нэг суурь хөрс бас орж ирж байгаа юм. За тэгээд дээрээс нь хамгаалах бэрхшээлийг даван туулах чадамж нь бас нэг нөлөөлөх зүйлс нь хоол унд. Дандаа боловсруулсан үйлдвэрийн гаралтай шин тэжээлгүй хоолунд идээд л байх юм бол би чинь нөгөө эдэс чинь нөхөн төлжиж юмас сэргээж чадахгүй тэгээд зоригтой нүүр тулах эрчим хүч чадал байхгүй бяд байхгүй болчихж байгаа юм. Тэгээд бэрхшээлийг туулах юм гараад ирлээ надад тэрэнд хариу үйлдэл үзүүлэх эрчим хүч энергич байхгүй. Миний би эргэтэн ус ундаа шим тэжээлэр маш удаан хугацаанд дутцсан бол юм бэрхшээлийг даван туулах хэвтчихсэн дээр шүү дээ тийм үү. Тэгэхээр хоолунд бас нөлөөлнө. Нэмэлт нь нойр. Эдгэрлийн аялал хийж байгаа хүн ер нь альваг даван туулах хүнд ачаалтаа явж байгаа хүн нойр хамгийн чухал. Нойр үнэндээ парасимпатик буюу амарч нөхөн төлжүүлж яадаг тэр мэдрэлийн системийн судлуудыг идэвхжүүлээд хорыг чинь гадагшлуулад эд эсээ чинь сэргээгээд гүн амруулаад босгоод ирдэг. Тэгээд ирч хүчээр дүүрээд босоод ирэхэд тэр гараад ирж байгаа бэрхшээлтэй туулах хүч нь байж идэг. Хэрвээ эдэлээ төсөөлөд ингээ үзэх юм бол шүн нойр багтаа хоноод маргааш нь хүүхдүүд уйлахад ямар байдг вэ? Ёстой төгшөөд өгмөн үү? Одоо ээж аав нарын ямар хэцүү юм бэ дугаа агаасаа тий? Тэр хүүхдэд хэцүү зүйл тохиолдоход бид нэр тусал дэмжиж чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэр бэрхшээлийг даван туулж чадахгүй. Бошуу төгшөөгöd хаагаад зүгтаагаад эсвэл загнаад зэмлээд дугаа. Чамд ойлгох шалтгаан өгнө шүү гэ тий. Бас өдөрж байгаа нь шүү дээ. Тэгэхээр бэрхшээлийг альваг тэр туулах чадвар гэдэг бол ганцхан зүтгэх биш. Орчны энэ нөлөөлөл суур нөхцлүүдээс хамаарна. Тэгээд трауманы тогтц хэрэг байгаагаас бас хамаарна. За үүн дээр нэмээд би бас өөрөө сүнслэг бурханлаг зүйлсийг судалдаг сонирхдаг хүний үед хэлэхэд мэдээж сүнсний өмнөх сүнсний тэр нэг юм туулал гэж нэг юм байна да өгдсөн тэр соул сэтгэлийн тэр нэг цаад өгдөл бас их чухал байгаа гэж байна. Өмнөх амьдралын хэдэн зуун жил юм туулж ирсэн тэр нэг юм тийм ээ. Тийм юм бас чухал байгаа гэж байна. За бодит жишээгээр чи намайг бодит жишээ өг гэсэн чи би тэгээ бүр халиа авчихсан. Зүгээр амар сонирхолтой гоё юм. Эндээс гоё дараагийн асуултууд гарч ирээд тэмдэглээд явчихъя. Тэгэхээр тэгвэл энийгээ эргээд нөгөө нэг асуулт болгоод явчих уу? Практик дээр бас түрүүний миний ойлголт ерөөхдөө бол зөв юм
зөв байж болох юм байна гэж бодлоо тий. Нөгөө нэг нөгөө нэг соёлын нөлөө бол миний түрүүний ярьдаг жишээ бол ерөөсөө нэг л юу юм бэ штэ. За ургаас гараад ирсэн чи соёлын нөлөө дахиад түрүүний илтгэр байгальтай ойр хэр ойр байдаг эсэх. Тэгээ байгальгийн ярьсан чи ер нь аюух тийм зөвлөгөө байгаад идэв штэ. Жохон бухимдаад байвал нэг жоохон ууланд гараад алхачих энэ төр гэдэг цаад утга нь болвол тэр одоо тулгараад байгаа тэр бэрхшээлийг даван туулахад чинь байгаль биднэрт туслаад байна л гэдэг санаа юм байна штэ. Одоо л ойлголоо гэдэг шиг. Мм. За тэгээд дээрэс нь хоол унд бас чухал гэд ингээд нойр тэгээс сүнсний за тэр нөгөө юу чинь те туурлал гэд ингээд аягүй олон хүчин зүйлс бас даван туулах чадварт нөлөөлдөг юм байна. За тэгвэл эндээс нэг асуулт байна. Тэр нь юу вэ гэхээрээ ер нь яг би ер нь энэ туулах чадвараа хөгжүүлэх хэрэгцээтэй болцсон байх шүү. Одоо яг энэ чадвараа хөгжүүлэх дээр анхаарахгүй бол болохгүй нэ гэдэг тэр шинж тэмдэг одоо юугаар илрэх вэ? За түрүүн бол ямар ч байсан мэдрэмжээ ингээ хаагаад байгаа хүн болвол ер нь энэ чадвараа хөгжүүлэх ёстой мэн тэ. Тэгээ энэ дээр нэмээд яг ямар шинжүүд хүнд илэрт юм бол одоо туулах чадвар сул байгаагийн шинж гэдэг дээр нэмээд нэг жоохон асуувал тэ. Эхний шинж тэмдэг болохоор мэдрэлийн тогтолцоо чинь dysregulated буюу хэвийн үйл ажиллагаагаа алдаад байна. Амьд үлдэх инстинкт чинь хит их ажиллаад байнгын чангаралтай хамгаалалттай ийм байдалтай байгаад. Тэгээ энэ нь яаж илэрх вэ гэхлээр за сэтгэл хөдлөл талаас бол юм болгоныг төгшөөгөл. Бараг хүн харахад л уур хүрээл. Жохон ингээл очиод нэг юм асуухаар л чи өөрөө энийг хийхгүй юу? Ядаргаатай. Одоо ядаргаатай гэдэг үг гарч ирдэг те. Төгшөөгөл, ядаргаагаал, цааш нь түлхээл намааг л дандаа ингэж яах юм. Намааг тайван болгоод өгөөч гэл ингээл уурлаал төгшөөгөл нөгөө урайлгахан тийштэй за яагсан гинэ гэл ингээл сонсож монсдог байхгүй. Тас гэлээвэл нэг шинж тэмдэг гарч ирэх нь те. За сэтгэл хөдлөл талаас бас нэг шинж тэмдэг болохлоороо нэг л жоох юм болонгууд л хүчтэй уурлал. Тэгэл уурлал бачуураал ингээл зогсож чадахгүй. Тэгэл аваачаал хүн зохиж аваал эсвэл бүр очиол өстой хин нэгнийг заавал ингэж дийлж авж ээж тэр уур тайтгардаг. Бухимдал тайтгардаг. Гэдэг. Тэгээд тийм үйл хийж байгаа юм чи мэдээж гимшин ичхүүртэй автна. Тэгээд тэр ичхүүр гимшлийг тайлахын тулд донтолтоор уух, тоглох, утсаа авах янз бүрийн донтолтоор аргацаа нэг иймэрхүү циклүүдэд ингээл яваад байгаа бол нэг эдгэрлийн одоо энэ нэг юм бэрхшээлийг даван туулах чадамжгүй болж байна гэсэн үг. Чадамж чинь сул байна гэсэн үг бол. Эсвэл ингээл нэг жоохон ингээл чи нэг ийм ажлын юм байна, ийм юм болоод байна, тэхүү инкүүгээ тэгтэл ерөөсөө болохгүй бүх шалтгааныг олж ирээл тэгэл ерөөсөө бүтэхгүйгээл ингээл унаад өгдөг. Сэтгэлээр жоох юм болоход сэтгэлээр унаал байдаг. За биеийн мэдрэхүй талаас болохлоороо зэрэг гадны дуу чимээ хит их сонсогдоол. Машины дуу чимээ бүр ингэж чангар сонсогдоол. Хүний дуу хоолой сонсогдохоо болоол. Хүний дуу хоолойнд тайтгарч чадхаа болоол. Тэ? Атасанда хүүхдүүд чинь нөгөө хитрхи мэдрэг байгаад тэгээд хүний дуу хоолойгоор тайвширч чадахгүй гадна талын өндөр хэлбэлцлийн дуу хоолой, чанга дуу чимээнд анхаарлаа хандуулад тэрэнд автаад тайтгарч чадахгүй ингээд байгаа гэсэн нэг тийм тайлбар байдаг тий. Тэрнтэй адилхан бэрхшээлийг даван туулах чадамж нь сул байгаа л байвал жоохон дуу чимээнд цочоол, байнгын цочоол, айгаал түгшээл. Тэгэл гадны дуу чимээ ингээл хитрхийг сонсогдоод тавчтаал. Хааж ингээл ийм тухтай орчинд суусан ч тухтай байж чадахгүй. Нэг л юм дутаал. Нэг л тайван байж чадахгүй. Тэгэл эн тэнд ингээл загднаал. Магадгүй ингээл харшил гараал. Хоол боловсруулах эртний үйл ажиллагаа чинь доголдоол, өтгөн чинь хатаал, нэг л юм цонхиогоол. Эсвэл ингээл гүүлгээл. Зүрхний цохилт чинь ингээл байнга юм байгаал. Унтгаал ингээл хэвтээл өгсөн чинь цочиж босч ирээл. Эсвэл унтгаал хэвтгэл ерөөс нойр хөрөхгүй болцсон. Гүлийгэл. Тэгэл ерөөсөө жижигхэн дуу чимээ, хүний хаарц, жижигхэн одоо ийм багахан хэмжээний хүртхүүн 5 метр хүүгээр орж байгаа мэдээлэл дуу чимээ,
сонсголоор орж ирж байгаа, хоолоо одоо одоо амтлах хэрэгтнэр орж ирж байгаа, хүрэх хэрэгтнэр орж ирж байгаа, хүртгүү мэдээлэлээр орж ирж байгаа, нүдээр орж ирж байгаа энэ мэдээллүүдэд байж чадаал, давчтаал. Нөгөө 50 газараа 50 сууж чадхаа ойлвол тийм ээ. Ийм болол ирж байвал бэрхшээлийг даван туулах энэ чадамжийн resilience zone гэж ярьж байгаа. Энэ чадамж чинь нарийсаал байна. Энэ нарийсах шалтгаан чинь удаан хугацаанд троманы тогтцтой яваад, удаан хугацаанд инх тунх мэдрэмж аваад гэд гүн тайлгарл авч ирсэн мөчүүд сул байгаад араасаа юм тохиолдоод тэгээд хүчрхийлэл бүхий харилцаанд удаан яваад тэгээд дэсэж дийлхээ болоод би чинь чарлж байгаагаар илэрлэх нь байна. Одоо илэрхийлэгдэх нь шүү дээ. Би чарлж байгаа нь олон ямар вэ? Хүлс маш их гараалаа бол. Тэ? Хүлс гараалаа. Амьсгалаа ингээл гүгээд байгаа. Чи ерөөсө чадамж чинь сул байна л гэсэн тохоо. Тэгэл даралт ихсээл даралтны юм байн гуугаал нэг юмнээс хамааралтай яваал. Тэгэхээр нэг хүнд олвол энэ бүх одоо чанарууд нэг зэрэг бас илэрхгүй хид хідэн ч юм уу ингээд илэржээвэл өөрийгөө бас анзаарах хэрэгтэй юм байна шүү дээ тий. Яг нэг юм одоо жишээлбэл тухайн нэг одоо нэг юм зарим үед хит их юм ачаалттай болоод юм уу ирэхээр өөрөө ирэхгүй нөгөө сайхан ааш маш алга болчдөг нэг үе байдэн шүү дээ. Йоо ядаргаатай юм бэ? Намайг л ингээд ах ингээд тэр нэг юм овоо ингээ гайгүй туулах чадвар хөөхөн байгаа л нэг айгүй нэг юм ээлдэг юм байжснаа. Зарим үед яг нэг юм муухай нэг тийм хар хийгээл нэг ирдэн штэ хүмүүс чинь те. За одоо нэг юм тэр тэгэхээр дандаа бас яг нэг юм үйлдэл байгаад байна уу да. Зарим үед ингээ гайгүй байснаа нэг ачаал ихсгээр ч юм уу яг тэр нэг юм туулах чадвараа алдчихад байна гэсэн тийм зүйл байна уу? Альсвал би нэгэн тал одоо нэг юм хар хийгээл аашлж байгаа болвол ер нь одоо юу гэдэг туулах чадвар дээр ажиллах хэрэгтэй байна л гэсэн үг болох нь шүү дээ тий. Зөв үү? Саматик эдгэрэл талаас бол бидний бие хамгаалтанд ороод бүх мэдрэмжээрсээ биеэсээ таслагдаад ингэдэг юм зочдог юм процесс байдаг. Тэгээд зочдог процесс бол биеийн өөрийнх нь таныг хамгаалах процесс болохоос ухаалаг үйлдэл биш. Ухаалаг бус үйлдэл биш. Ухаалаг үйлдэл. Зочин ийм болно, тийм ээ? Дандаа энэ реакцэн дээрээ байгаад, энэ зочролтон дээрээ байгаад ахлаараа тайтгардахгүй гэ доошоо буухгүй. Одоо ингээд бэрхшээл тохиолдлоо, зочлоо, хариу үйлдэл үзүүллээ. Тэгэхээр юм дэшээ өсөж байгаа үйлдэл байгааз ингэж байгааз. Тэгээд байж идэл тэрийгээ өөрөө ухамсартайгаар стрессийн цикл бий боллоо, зочих процесс явагдлаа шүү. Инстинкт ажилласан байна шүү. Тэ? Байгалийн нөгөө нэг ийм ритмээс сулагдаад ийм болчлоо шүү гэдгийг анзаарахгүйгээр, суллахгүйгээр шууд дараагийн юм руугаа ороод ямар завсарлага байхгүй. Ингээл амьсгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бие чинь дандаа өсөлтөн дээрээ, чангарал дээрээ байгаа л. Тэгээд аль хэдийн байгалийн ритм чинь ингэж явна мөн үү? Ийм ритм байхгүй. Доошоос сулардаг, завсралдаг, амьсгал босож ирэхийг хүлээгээд гэдэг процесс байхгүй. Байхлаар нөгөө бэрхшээлийг даах бус чинь нарийсаа л байгаа. Саматик эдгэрэл бол яаж байгаа гэхээр угаасаа чи сорил тохиолдно, стресс төлөх зүйл тохиолдно, би чинь ингэж хариу үйлдэл үзүүлнэ. Энэ бол хэвийн процесс. Тэгээд дараа нь чи жижигхэн завсарлага аваад том 2 цаг 1 өдөр бүтэн сарын завсарлага авалбгүй мөн үү? Нэгэн 2 минутын 20 завсарлага аваад амьсгалаа, зүрхний цохилтоо түгжээд байгаа чангарлаа ингээд буулгаж ирээд хөлс чинь жоохон тайвраад одоо нөгөө цусны эргэлт чинь бэрүү чинь буцаж ирээд би чинь хэвийн ажиллаад гихний ийм боломжийг олгооч ээ. Тэгэл ингээд ах юм бол дараагийн тэр сорилттой та дүүрэн
дүүрэн энергитэйгээр уулзна. Тэрэнд илүү хариу үйлдэл үзүүлэх чадамжтай байна. Харин гिचээд шүдэ зуугаад ингээд байхлаар чинь одоо өөрөөр хэлбэл машины чинь бензин дууссан. Аль хэдийн дууссан байхад машиныгаа зүтгүүлээл байгаа байхгүй. Одоо бид нар ямар ч тийм одоо ресет хийх буюу төр зүүр амарч нөхөн төлжөж эдээсээ сэргээж хэвийн үйл ажиллагаанд орох хэвийн сулрах тийм процесс явагдаагүй. Оюун санаа чи яаж байгаа гэхээр тасралтгүй үлдээд бай. Гэтэл би өөрөө байгалийн жамаараа үйлдэн амарна. Өдөр болно, шөнө болно. Нар гарна дараа нь жаргаад сар амардаг шиг яг ийм өксдөг уруудаг процессыг би дагж яадаг. Харин бидний эго майнд тэрийг үргэлж үгүйсгэж яадаг. Тэг шаардлага байхгүй. Тэгэх хэрэггүй. Гэт ингээд. Тэгэхээр бид нар нөгөө жинхэнэ цаатлын байгалийн тэр эдгэрлийн ритм, дотоод гүний мэрэгэн ухаан, энэ ертөнцийн энэ мэрэгэн ухаан дээд үйлдэлээсээ таслагдаад тэгээд стрессийн төлөвөөс бүтээгээд тэгэл нэг л юмдаа гацаал байна. Тэгэл нэг л төрлийн юмнууд тохиолдол байна. Тэр нь одоо юу гэдгийг стресс төлөх юмнууд араараас тохиолдол. Юм аяд зөнгөөрөө эвлэрээд юм аяд зөнгөөрөө бүтдэг биш. Та энэ физик биеийг чирээд бензингөө болцсон машиныг түлхээд чирээд та гэж бүтээгээд байгаа юм. Амьдрал тэр үуч ямар хатуу. Наттай хамтаа би чангалаад ингээд үзтээ. Тэгэхэд ингээд та үйлдээд ингээд айхтар хэцүү байгаа сте. Гэтэл энэ дэлхий дээр та гой бүтээж туурах гэж ирсэн. Бүтээж туурахтаа та ease and peace гэж нэг англи хэлэн дээр яригддаг. Ийм гой одоо ийм амархан гэдэг хэллэлээр муухай сонсогдож магадгүй. Ай зөнгөөрөө урсгалаараа бүтээч ритмээрээ ингээд дуршиж ийм сониуч байдлаараа бүтээх гэж ирсэн байхгүй. Гэтэл энэ нөхцөл байдал тэр байхгүй. Тийм бэ. Саяны жишээн дээр бүр амар гоё ойлгомжтой болж байна. Манай подкаст сонсогчд маань бас яг саяных дээр амар гоё мессеж авсан бах гэж бодож байна. Ингээд нөгөө дээшээ өкслөө уруудлаа гэд ингээ явдаг. Гэтэл заримдаа ингээд яг түрүүний хэлдгээр тих өстөө тихгүй бол болохгүй гэл ингээл шазуура зуучаал гэж ярьдэн штэ тий. Ингээл дандаа л ингээл нэг юм амар одоо хитрхи юм serious ч гэдэг юм уу тий. Царайлаад яваад идэх чинь бас жоохон ингээд буугаад нэг гоё түрүүний нөгөө бие хөдөлгөөл ингэн гутал аяндаа мэдэгддэг юм байна л да амар гоё. Нөгөө бие одоо сонсож байгаа хүмүүс манаас ингээд чангалал нэг үзээд судлаад түрүүний яг болормоо коучийн харуулсан шиг ингээл үзэхэд ер нь бол дээшээ доошоогийн ялгаа амар хөөрхөн юм мэдрэгддэм юм. Тэгээ дээрэс нь ингээд дээшлээ доошлоод гэдэг дээр дахиад бас нэг асуумаар байгаа юм нь одоо зарим хүмүүс бүр нэг юм юу болцсон хүмүүс эдэн ш нэг юм юу ч наалтгаа болсон гэд нэг оймсон дээр нэг бичиг наац яваад идэх шиг ингээд бүр ингээ юу ч ингээд нэг юм мэдэрхээ болцсон ч юм уу. Тэгээ бүр уг нь нэг тийм уг мөн чанар нэг тийм залхуу малхуу биш мөртлөө залхуу болцсон юм шиг ч юм уу те ингээл нэг юм хинтээ ч уулзмааргүй хаашаач гармааргүй гэртэл ингээд нэг юм ганцаараа байж юмар ч юм уу. Тэгээ нөгөөдгийнхөө одоо эсрэг гэх юм уу да нэг л юм ирч хүчгүй яах вэ гэл одоо тэр чин бас туулах чадвараа алдсан байгаагийн нэг илрэл гэж ойлгож болох уу? Энэ дээр яг ямар шинж тэмдгүүд нэмж байж болох бол те? Тэгээ. За, амьд үлдэх зүүн тэг хамгаалтын энэ зүүн ажиллаад байна шүү дээ, тий. За, ерөнхийдөө та тэр тухайн бэрхшээлийг даван туулах чадамжтай гэдэг юм бол та чангарч байгаа шүдэ зууж байгаад хариу үйлдэл үзүүлнэ. Энэ болохоор амиа хамгаалах зөнгийн fight flight буюу тэмцдэг эсвэл зүгтдэг үйлдэлтэй би чадна гэдэг тэр хариу үйлдэл. Нөгөө төлөв нь болохоор бэрхшээл тохиолдлоо би чадахгүй, угаасаа чадахгүй буюу сурмал буулттай гэж сэтгэл зүйд яриад байдаг learned helplessness буюу угаасаа юу хийгээд ч нэмэр угаасаа л бүтдэггүй юм чинь. Тэр нь яах нь өнгөрсөн түүхтэй нь холбоотой, тэр удмын травма, соёлын травма, янз бүрийн зүйлстэй холбоотой байж болох нь шүү дээ. Тийм төрлийн хүмүүс болохоор ямар нэгэн хэцүү зүйл тохиолдлоо, бэрхшээлийг даах тохиолдолд хариу үйлдэл үзүүлэхийн оронд зүгээр л буугаад өгчдөг.
Hyperarousal гэж. Hyperarousal гэдэг ихлээрээ мэдрэмжгүй болоод өвчин намдаад ширгэлцсэн юм шиг болоод үйлдэлгүй болоод тусгаарлагдаад ингээд тэгэд унаад өгж байгаа. За биеийн хилэмж талаас бол тэр хүн ерөнхийдөө тийм хариу үйлдэл үзүүлдэг бол ийм мөр ингээд доошоо унаад хумигдмал болцсон. Толгой ерөнхийдөө нэг юм байдалтай. Хүнлүү нэг хэцэлж харахгүй маягийн зогтаалттай. Мөр тэнгэр ийм биш, ийм чадна гэдэг ийм поцтой биш байна шүү дээ. Ийм болсон байдаг. Тэгэхээр тэр хүний амьдралд тийм хариу үйлдэл үзүүлэх буюу юу ч хийгээд нэмэргүй гэдэг итгэл үнэмшил, үзэл бодол тогттол тэр их хүчрхийлэл бүхий үйл явдлаа тохиолдсон байж болох нь. За зарим хүн тэгээд нөгөө талаараа тэр би чадна гэдэг бол нэлээд мэдрэмж өндөртэй маягийн. Нэлээд ууртай төрөмгийн маягийн байх нь шүү дээ. Тэр hyperarousal буюу аль хэдийн буугаад өгцсөн, бүхнээс тусгаарлагдсан энэ хариу үйлдэл болохоор мэдрэмж байхгүй. Мэдрийг гэвч надад юу ч тохиолдог бидэхгүй гэд. Тэ? Торонтод нөгөө PTS тромны дараах эмгэгийн судалгаагийн хоёр хос зэр хийсэн байхгүй. Тэр хос яасан гэхэлэр Niagara Falls гэдэг энэ Торонтогоос гараад Америк руу явж ирсэн. Америк руу машин бариад явж явах явцдаа хосолд ороод тэр осол маань бүр 100 бараг машиныг хамарсан билүү. 100 хүнийг хамарсан. Асар том хурдны зам дээрх маш том автомашины осол болж тохиолдсон байхгүй. Тэгсэн чинь нөхөр нь болохлоороо саяын энэ мэдрэмж өндөртэй байдлаар хариу үйлдэл үзүүлсэн боيو. Тэр трома бүхий үйл явдлын дараа хит их мэдрээд боيو амьсгаланд давчтаа маш их хүнд мэдрэмжүүд мэдрэгдээд нөгөө осол аваар чинь дахин бие рүү зүүдээр дурсамжаар орж ирээд асар их төрөмгийн ууртай, хилэнтэй, давшилттай ийм байдалтай мэдрэмж өндөртэй болоод ингээд. Гэтэл эхнэр нь болохлоороо ямар ч мэдрэмж байхгүй, зүүдч байхгүй, юу ч тохиолдоогүй юм шиг гүлгэр байдалтай. Тэгээ энэ судалгаан дээр тулгуурлаад трома тохиолдох нь ганцхан энэ реакцаар илэрдэг юм байна шүү дээ. Троманы илэрц чинь. Энэ юу ч мэдэрдэггүй, юу ч хариу үйлдэл байдаггүй, юмнаа бүхнээс тасгаарлагдсан гүлгэр байдлаар илэрд юм байна. Үүнийг dorsal vagal төлөв гэж нэрлэдэг байгаа. Трома талаас болохоор илэрдэм байна гэж байгаа. Тэгээд тэр эмэгтэй эрэгтэй хоёрын түүхийг судлаад үзсэн чинь эмэгтэй болохоор хүүхэд насны трома нэлээд өндөртэй байсан. Хүүхэд насны трома нэлээд их байсан. Ээж аав хүчрхийлэл бүхий байдлаар авсгаж хүмүүжүүлсэн ч юм уу, эсвэл хүүхэд насанд нь өөр олон төрлийн үйл явдлууд тохиолдсон. Тэрийгэ даван туулаагүй, тийм ээ. Тэрийг одоо ингээд нөгөө тэрнээр идэгрэл явагдааг байсан. Нөхөр болохлоороо илүү трома үүсэхгүй эрүүл орчинд өсөж төрсэн маягийн хүн байсан. Тэгэхээр би чадна гэдэг юм төлөв өндөртэй байх нь шүү дээ. Тэгээд эмчилгээ хийгээд үтсэн чинь нөгөө эмэгтэй дээр тэр автомашины ослын дараах тромог эмчилгээ маш удаан явагдсан. 6 сараас дээш. Бүр ингээ удаан он жил явсан. Харин эрэгтэй дээр болохлоороо 6 сарын дотор тэр хүн ямар ч байсан тэр автомашины ослын дараах троманы эмгэгийг менеж хийж сулалж ингээд жирийн амьдралдаа амьдрч чадах үс байдалд хэвийн горимд орж чадсан байгаа байхгүй. Тэгэхээр юу ч мэдрэхгүй байна гэдгийг бас нэг талаараа нэлийн их юм тохиолдсон гэсэн үг. Тэрэндээ туулах тэрэлүү магадгүй эргэж өнгийж харах биеийн чадамтсал, сэтгэлийн чадамтсал учраас бие чинь таныг хамгаалахын тулд мэдрэмжээс чинь гүн тасалдсан байгаад байж болно. Ийм төрлийн эдгэрэл хийж байгаа хүмүүс мэдрэмжээ маш аажмаар багаар нээх, хүчтэй нээх гэж оролдож болохгүй. Тэнд бие чинь таныг мэдрэмжээс чинь хамгаалаад байгаа шалтгаан байгаа хань. Тэр шалтгааныг хүндэтгэх ёстой. Тэгээ ууж угаар удаанаар багаар мэдрэх.
Магадгүй мэдрэхтэй зүгээр гараа ингээд нэг атгаад ингээд чангалах үед юу болж ийнэг анзаараад хаана ямар булчин ширмэс чангарч гээ анзаараад ингээд суллах үед хаана суларч гээ хаана юу болж гээ гэд ингээд нэг сууж үзэх юм. Гэт гих мэтчлийн юм жижиг ямахаар нээх маш чухал. Тэгвэл одоо ингээ ботхоор ч нөгөө хүүхэд байхад одоо ханижлаа алддаг ч юм уу те ингээл янз бүрийн ой гашуу драма үүсч болох үст тийм үйл явдлууд тохиолдоход уйлдгүй ч юм уу те би бүр зарим хүнийг би багадаа нэг хичээг бүр ингээ гайхаад одоо хүртэл миний сэтгэлд ин үлдсэн байдаг байхгүй юу ямар би тэгээ тухайн үедээ ямар амар төвчээртэй хүн бэ гэд бодоод өнгөрч исэн байгаа даахгүй. Гэтэл тэр хүн дотроо бүр харин ч тэр нөгөө уйлж орилж мэдрэмжээ илэрхийлж байгаа хүнээс илүү бүр ингээд нөгөө хэцүү байдалд орсон байна гэсэн үг болж таарах нь шүү дээ тий. 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 Уйлж чадахгүй болцсон байдаг шүү дээ хүмүүс. За тэгэхээр магадгүй бит хоёрын подкастыг сонсож байгаа хүмүүс дотор саяны хоёр одоо дээшээ доошоо гэх юм уу те одоо бүдүүлгээр нэрлэвэл те тэр хоёр төлөвт байгаа хүмүүс маань бас одоо яана би тим юм байна гэж сэтгэлээр унах бол ямар ч шаардлага байхгүй мэн харин энийг сонсож байгаадаа бол маш азтай энийг бас хідүүлээ баг багаар эдгээгээд ангаагаад битээгээ ажиллаад даван туулах боломж бол бас байгаа мэн гэж ойлголоо. Тэгээ тэр нь хамгийн гоё нь заавал ингээл тэр трама болсон үйл явдлаа эргэж дурсаал нөгөө тэр хүндэтгэх ёстой гэж түрүүний гоё үг хэллээ штэ тий. Ийм байлгах тэр шалтгааныг хүндэтгээд тэгээд айжмаар баг багаар тэр идэрлийн үйл явцыг хийн гэдэг бол үнэхээр гоё санагдлаа. Тэгэхээр бүгдээрээ одоо санаа зовоод ч юм уу яана би одоо ийм тогтцтой одоо ийм болцсон юм байна гэж бодох ямар ч хэрэггүй харин ч өстой гоё баярлах өстой мэдрэмж төрлөө тэгээд бас тэрийг хуваалцмаар санагдлаа. За тэгвэл энэ дээр хоёлаа бас ерөөхдөө жоохон подкастынхаа сүүлийн шат руугаа оръё. За асуугаад ах юм бол зөндөө асуулт байна. Энийг бас дараалалаар нь бүрхэхгүй бол тийм ээ. Нэг подкастаар айгүйх юм ярьчил төвхтах. Тэгэхээр энэ чадвараа тэгвэл одоо хөгжүүлэх боломж байгаа юм байна. Түрүүний нэг жишээ нь бол нөгөө биеэ ингээд баг багаар чангалаад суллаад мэдрэхээс эхэлх юм байна. Энийгээ жоохон дэлгэрүүлээд өөр тэгвэл одоо яг энэ туулах чадвар буюу resilience нэмэгдүүлэх тэр нэг юм дондогмаа шиг чадвар гэд хэдүүлээ нэг яриад инээлтжижсэн шүү дээ. Нэг юм болоод цохиол унгаахад бүр ингээд унаад өгөхгүй босоод ирдэг гэдэг хариулна. Дондогмаа болохын тулд тэгвэл бид нар яг яах ёстой юм бэ? Тэ гэдэг зөвлөгөөг жоохоо хүргүүл сонсогчдод маань хэрэгтэй болов гэж бодлоо. Trauma эдгэрэл нэг номерын хүчин зүйлсийн нэг нь өмнө нь ярьж ирсэн нөгөө community буюу эдгэрлийн харилцаа одоо чи өөрийнхөөрөө байж чаддаг, чамайг хүлээн сонсож чаддаг тийм хамт олон харилцаа байдаг. Тэгэхээр тийм харилцааг бий болгох их чухал. Огт тийм харилцаа байдаггүй бол манай хамт олон тийм харилцаа боломжийг бүрдүүлэхийн төлөө үнэхээр хичээж байгаа. Тийм сургалтууд байнга явагдаж байгаа тийм ээ. За тэгэхээр хүн харилцаанд итгэдэг гэдгийн эхнийх нь энэ аахгүй юу. Тэгэд ийм тав тухтай өөрийнхөөрөө байдаг юм харилцаа бий болоод ирсний дараа мэдрэн буюу биетэйгээ холбогдоод бие сэтгэл оюун чинь нэгэн хэмнэлт цэнэгдөр орж ирээд одоо цагтаа оршоод мэдрэмжээ баг багаар мэдрэх. Эдгэрэл мэдрэмжээс эхэлдэг. Гэтэл сэтгэл зүйн аюулгүй орчинд мэдрэмжээ нээх нь эргээд дахин травма үүсгэхэд нөхцөл байдал үүсчихдэг. Би одоо ганцаараа үйлчлэгээ үзүүлдэг байжгаад эдгэрлийн тойргийн хөтөч нарыг оруулж ирж байгаа шалтгаан ерөөсөө л тэр. Би ганцаараа олон хүнд надтай ингээд харилцаа үүсгэх сэтгэл засал аваад үйлчлэгээ аваад явхад надтай маш гоё эдгэрлийн юм харилцаа үүсдэг. Гэтэл би тэр харилцааг хүссэн үед нь хэрэгтэй үед нь боломж цагаа гаргаад үзүүлэх боломж байдаггүй. Ихэнхдээ дахиад сэтгэл заслын цаг аваад дахиад надтай уулзахлаа би сар хүлээх хэрэгтэй болдог. Тэ? Гэтэл яг одоо надад хүнд зүйл тохиолдоод байдаг. Яг одоо надад тайлгарл хэрэгтэй байдаг. Би өөрөөрөө тайлгарч чадахгүй байдаг. Тийм харилцаагаар дамжиж тайлгарх орчныг бүрдүүлэхийн тулд илүү хүртээмжтэй болохын тулд өөрөөсөө гадна нэмээд маш олон хүмүүс ингэж оруулж ирж байгаа байна шүү дээ. Тэгэхээр эдгэрлийн тэр харилцаанд аажмаар баг багаар
мэдрэмжээ ингээд нээгээд тэгээд а тэгээд байхлаар бэрхшээлийг даван туулах бус чинь ингээл баг багаар нэмэгдэнэ. 1% эдгэрлийн урсгал орж ирэхэд буюу 1% амьсгал суларсан, амьдрал сайхан ямар гоё юм бэ гэдэг мэдрэмж орж ирэхэд 1% таны дотор эдгэрэл явагдчихэдэг. Троманы тэр тойрог урсгалаас та гарч идэг. За нэмэлтээр дотоод анхаарал буюу дотоод ухамсар сэргэх introspection гэж ярьж байгаа тийм ээ. Ингээд дотгошоо чимээлийн төдийд биеийн бие дээр хаана халуун хүйтэн, хаана чангарал зөөлрөл, хаана жирвэлцсэн эсвэл гүйсэн мэдрэмж байна. Тэрийг анзаараад тухайн мөчтөнд хамж байх чадамж. Тэгэд стресстүүлэх хүнд нөхцөл тохиолдлоо чангарал үүслээ, энд чангарал үүслээ. Тэрэнд паниктахгүйгээр тэрэн дээрээ дэмжлэг үзүүлээд тэр процесстэй зүгээр хамт байгаад амьд үлдэх зөнгийн тэр хамгаалалтаа хамт байгаа туслаад гэд ингээд хамт байж явах явцад буюу энийг одоо маш энгийнээр хэлэх юм бол ууралж байгаа бол уураа дагаад уурлах үед чинь ийм болд юм биш чи миний бие дээр гэд анзаараад уураа ингээд сайхан ингээд байж хахад таны бэрхшээлийг даах чадамж пүф гэд хэлж байгаа. Бэрхшээлийг даах чадамжаа тэлнэ гэдэг бол дандаа гоё мэдрэмж авна гэсэн үг биш. Дандаа гоё юмны анаас хөөцөлтөн гэсэн үг биш. Харин хүнд хэцүү мэдрэмж төрөхөд тэрийг 1% даагаал ингээл уурлах үед энд чангард юм биш энд юм болд юм биш та хамт байгаад үзье гэл ингээл гэл хамт байгаал шууд суллах гал дайраал ингээл тий бушуухан шиг уураа боли уурж болохгүй шүү хорсож болохгүй шүү гэх биш тий уурын тэр бидээр үржиж байгаа процессыг даагаал ахад бэрхшээлийг даах бас тэлээлээд энэ бол маш гоё даах чадамжаа шаажруулахад тулд та зөнгөө дагаж хөдлөх дуу аваа гаргах өөрийн энэ биеийн уян хатан байдал ритмик сэргэх маш чухал. Учир нь trauma чинь шок. Тэр шоконд хөдөлгөөн байхгүй. Дуу аваа байхгүй. Тэгэхээр энэний эсрэг урсгалыг оруулж ирэх буюу чигчээ ороогоо хөдлөх, мөрөөнийг хөдлөж үзэх. Тэгээд өдөр тутам жижигэн юм хөдөлгөөнд оруулах уян хатан байдлаа нээх. Биеийн уян хатан байдал, дотоод ритмийн уян хатан байдал, дуу хоолойны уян хатан байдал маш хүнд зүйлийг надад ийм тохиолдчихсан байхгүй тэгсэн байхгүй зүгээр л өнгөрцөн ш гэдэг ингээ яриах ш тий. Надад ийм тохиолдсон. Уйлмаар уйлалтыг гаргаж ирээд гэ тайтгараад. Тэгээд цаад талын жинхэнэ өөрийн дуу хоолойгоо гаргаж ирэх. Намайг олон жил дагсан хүмүүс мэдж байгаа. Анхны видео хичээлээд ямар байдаг гэс. Одоо миний дуу хоолой ямар гүнзгий дээрээс нь ийм цаанаасаа ихтгэлтэй тэгээ ритмтэй ийм тослог одоо би өөрийгөө магтчихъя. Тэгээд дуу хоолойгоороо дамжуулаад ингээд тайтгаруулад байна те эн чин цаа талынхаа нөгөө байгалийн ритм өөрийн жинхэнэ дуу хоолой өөрийнхөө юм ингээд гаргаж ирээд байгаа байхгүй. Би өөрөө ч энийг анзаараагүй байхад манай үйлчлүүлэгч нар анзаараад та ийм болцсон байж тээ гэд хэлчихсэн. Манай коучийг зүг гэлээсэн. Инээлглээ шүү. Манай коучийг инээдэг сонсохоор тайвширдаг гэл дуу хоолойнд нь татагддаг гэл айгүй хөөрхөн маш олон тийм комментуудыг би олж харж уншиж байсан. Тэгэхээр тэрний цаад учир шалтгаан болвол нөгөө баг даван туулах чадамжаа өсгсөн чинь яг тийм болоод эхэлсэн байх нь вэ шүү. За тэгэхээр ер нь бол саяны ярьсан яриан дундаас миний ойлгосон зүйл бол за манай подкаст сонсогчдод бас юуг ойлгож авснаа комент хэсэгт бас үлдээгээрээ. Ер нь бол нөгөө тэр хүрөөд байгаа сайхан ч байна уу муухай ч байна уу мэдрэмжүүдтэйгээ хамт байх буюу нөх хүлээж аваад ажиглаад тэрсэлдэхгүйгээр тэгээд нөө let go болгоод аяанда баг хүлээж авах юм бол тэр чи яваад өччих юм байна л гэж бодлоо. Тэ за тэгэхээр манайхан бас юу гэж ойлгосон байна. Өөр өөрсдийнхөө гоё энгийн үгээр бас тайлбарлаад бичээрэй гэж хэлмээр байна. За тэгээд туулах чадвар буюу resilience гэдгийг анх бол би сонсохдоо нөгөө
бэрхшээлийг даван туулах чадвар гэдгээр Монголд ялангуяа нөгөө байгалийн гамшиг энтрийг даван туулах чадвар гэдэг дээр айгүй их хэрэгэлдэг байсан. Тэгвэл энэ подкастын төгсгөлд ингээд сонсоход те эн чинь бол бидний амьдралд өдөр тутамд тэр нэг гоё өмнөх одоо подкастынхаа эхэлт хэлжсэн тэр нэг хүүхчиг тэр сониуч гоё нээлттэй тэр бүтээлч тэр жинхэнэ яг нэг өөрийнхөө байх энергийн урсгалаа чөлөөлөхөд бол маш чухал чадваруудын нэг юм байна гэдгийг бол ойлгож авлаа. За тэгээд бас нэг гоё баяртай мэдээг бас подкастынхаа төгсгөлд сонсогчдод дуулахыг гэж бодлоо. Тэр нь Болромоо коучус маань бэлэг болгоод туулах чадвар буюу resilience гэдэг энэ маш гоё цогц хөтөлбөрийг бас гаргаад явж байгаа тийм ээ. За тун удахгүй нээлттэй хийгээ та нарт бас мэдээ хүрнэ. Тэгэхээр энэ туулах чадвар гэдэг энэ хөтөлбөрийнхөө талаар бас асуухгүй өнгөрч үнэхээр болохгүй байх гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр яг туулах чадвар хөтөлбөр яг юугаараа онцлог вэ? Агуулгын хувьд яг юуг багтааж байгаа вэ? Тэгээ энэ хөтөлбөрт орсон хүмүүс маань яг саяны чадварыг л ер нь эзэмшээд гарах юм байна гэж бодлоо. Энэ дээр та нэг товчхон гоё мэдээлэл өгөөд тэгээд хоёлаа подкастаа өндөрлөе гэж бодож байна. За баярлалаа. Би ч одоо сүүлийн 8 жил ингээ хүмүүстэй ажиллаа те ганцаарчилсан групп ингээ янз бүрийн хөтөлбөрөөр ажиллалаа л да. Тэгээд миний хувьд маш үр дүнтэй байсан нэг хөтөлбөр бол resilience гэдэг хөтөлбөр байсан. Тэр resilience хөтөлбөр болохоор одоо миний гаргаж байгаа шиг цогц биш. Гэхдээ хүний тууллыг даван туулах чадамжийг сайжруулдаг тодорхой механизмтай арга одоо төвшлөөд. Гэхдээ миний өөрийн сэтгэл нэг л хөрөхгүй нэг л юм дутуу байгаад байдаг байсан байхгүй. Тэгэхээр энэ туулах чадвар хөтөлбөрийн цаана resilience road map буюу альва туулах чадварыг сайжруулахын тулд ямар замаар явж хүн ингээд энийг сайжруулах юм бэ гэдэг юм модель гаргаж ирсэн баг. За энэ нь нийтдээ 6 сарын хөтөлбөр. За эхний 2 сар бол ерөөсөө энэ физик биений учрыг олъё. Физик биен дээр байгаа trauma-ны тогтцоодыг сулалт суръя. Тэгээ стресстэлэх хүнд хэцүү сорилтууд орж ирлээ. Тухайн мөчт нь өөрийгөө үлдээцгүйгээр сайхан даван туулж одоо ингээд гүйцэлтүүд хийгээ даван туулаад тухайн мөчөд төр стрессийн циклийг таслаад биеэ сулалт сургая. Ингэснээрээ хорвоо ертөнцийн сайхныг хүлээж авахын саваа бэлтгэе. Буюу энэ одоо би гэдэг чинь сав шүү дээ тийм ээ. Квант физик талаас бол эн чинь би тодорхой үйлдэлүүдийг ингээд бидний эдээс үйлдэлүүдийг ингээд гадагшин ялгаруулж байдаг. Тэр үйлдэл ямар байна? Тэр үйлдэлтэй нийцэх зүйлсийг бид нар амьдрал дээрээ татаж оруулж ирдэг тийм ээ. Тэгэхээр эхний 2 сарын 1-р төвшин бол ерөөсөө биологийн өгдлөө ойлгоод амьд үлдгэцөнгөө дасгалжуулаад энэ амьтныгаа сургаад өөрийнхөө чадамжаараа ингээд сургаж гаргаж ирээд тэгээд өөрийнхөө энэ жинхэнэ саваа бэлтгээд авъя. Саваа суллаад авъя. Нээгээд авъя. Дүүрээд ингээ халаад бачуураад байж исэн бол ингээ суллаад 50% болгоод хороо ертөнцийн сайн сайхан урсгаж арах бэлтгээд авчи тэ. За 2 дахь level 2 нь болохоор 2 дахь төвшин нь болохоор бидний сэтгэл бид нар бол ганцхан бие биш юм аа. Эний цаана бас соул сэтгэл гэж нэг юм байгаад маа. За англи хэл дээр бол энийг mind гэж хэлээд байгаа. Будын гүн ухаан талаас бол одоо сэтгэл гэж нэрлээд байгаа. Сэтгэл маань олон өнгөтэй байд юм байна. Олон хэсгүүдтэй байд юм байна. Trauma-ны тогтоц байгаа тохиолдолд сэтгэл чинь бутраад олон хэсгүүдэд хуваагдаад нэгэн цогц байдлаар хүнийхээ төлөө ажиллаж чадхаа болцсон. Би энэ лгээ буруу харж суугаад хоорондоо дэрсэлдээд би энтэйгээ үзэлцээд байдаг болцсон байт юм байна. Тэгэхээр тэр сэтгэлийн олон хэсгүүдийг таниад, учрыг нь олоод, хооронд нь эвлэрүүлээд, эдгэрэл хийгээд нэгэн сайхан гэр бүл шиг нэгнлөгөө хараад, инээ чанаагаад хоол иддэг, сайн сайхнаа ярилцдаг, мэдрэмжээ хуваалцдаг юм сэтгэлийн нэг юм сайхан цогц гэр бүлийг бий болгоё гэдг нь 2 дахь төвшин дээр нь явж байгаа юм. За 3 дахь төвшин
би өөрийнхөө савыг гоё болгочлоо, стилийнхаа учрыг олчлоо. Одоо өвөг дээдсээс юу орж ирээд юу болсон бэ? Өвөг дээдсийнхаа тэр бэлэг авьяасыг таны өвөг дээдс маань надад ямар сайхан зүйлсийг өгсөн. Бас юуг би өвөг дээдсээсээ дасалж зогсоох ёстой юм, хойч үдээ дамжуулахгүй байхын тэрэн дээрээ одоо учраа олчих гээд өвөг дээдсээ эдгэрэл гэдэг юм орж ирээд тэгээд өвөг дээдстэйгээ учраа олчлаа, өөртөөгөө учраа олчлаа, саваа бэлтчлээ. Одоо ийм сайхан болцсон юм чин хорвоо ертөнцөөс яаж манифест хийж, яаж тэр хүслээрээ, чин хүслээрээ амьдралын тэр сайн сайхан юм бүтээх юм бэ? Тэгвэл миний оролцоо юу юм? ертөнц надад юм өгөх гээд байгаа юм байна. Тэгвэл би тэрийг яаж очиж уулзаж өөртөө хүлээж авч нааж авах вэ? Тэр амьдралын чин зорилгоо чин дуудлага болоо тэрнийхээ давуу бүтээж амьдрахад туслах зорилготой ийм 3 төвшөнтэй 6 сарын хөтөлбөр байгаа. Тэгээ энэ 6 сарын хөтөлбөрийг бие дагаад ганцаараа судлахгүй. Манай эдгэрлийн тойргийн хөтөч нар нэн сэтгэлтэй, сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдүүлэх чадамжтай тийм хүмүүс таныг тойргоор саахан галаа тойроод хуучлаа суудаг шиг тийм орчин нөхцөлтөөр таныг ингээд энэ 6 сарын туршид хөтлөж авч явах юм. Энэ хөтөлбөрийг би гаргаад ийм нөхцөл одоо ийм бүтэцтэйгээр өгөхдөө би танд үнэхээр яг сэтгэл хангалуун 100% сэтгэл хангалуун байгаа байхгүй. Яг энэ шүү гэд. Өмнө нь хийжсэн resilience хөтөлбөрүүд үнэхээр болж исэн, хүмүүс зөндөө өөрчлөлтүүд авч исэн. Гэхдээ нэг л юм дутуу байсан. Энэ дутуу байсан зүйл нь магадгүй энэ соматик эдгэрэл байсан. Соматик эдгэрэл оюун санааныхаа учрыг олчлоо, сэтгэлийнхаа учрыг олчлоо. Гэхдээ нэг юм байгаад байна. Тэ? Тэгэхээр соматик эдгэрэл цогцоороо ихэнх үедээ орж ирж байгаа нь маш гоё эдгэрлийн сойр хөрсийг бий болгоод өгчөж байгаа. Тэгээд одоо ийм сэтгэл дүүрнээр, нүүр дүүрнээр энийг би монгол хүмүүст бэлэг болгож өгч байгаа. Тэгээ энийг түгээх ажилд маань Солонгоо маань оролцож байна тийм ээ. Үнэхээр буйны үе шүү дээ. Бас гайхалтай шүү нэрээ. Тэр олон хүн дундаас хоёлаа ингээ яриад сууж идэг. Твиттерийн ярьж байгааг энд сонсогчд маань сонсоод байж идэг. Яг л нэг цаг хугацаанд бүртгээрэл ийм болдог байх гэж бодож байна. Тэгэд таны яриан дээр саяны хөтөлбөрийн агуулга бол үнэхээр сонирхолтой. Яг энийг цогц гэдэг утгаараа маш гоё сонсогдож байна. Тэгээд яриан дээр нь эдгэрлийн тойргийн хөтөчнөр гэж айгүй олон гарч штэ тий. Тэгэхээр миний ойлгож байгаагаар энэ хүмүүс яг болормоо коучор бэлтгэгдээд чадваруудаа эзэмшээд гарч байгаа одоо намайг одоо энэ сонсогчдод маань энэ хөтөлбөрийг яг бүрэн ингэж гоё өөртөө шингээж авахд туслах тэр хүмүүс гэж ойлголоо. Тэгэхээр хүмүүсийн нэг асуултууд байдаг штэ. Болормоо коуч нь өөрөө авч явахгүй мүү? Тэгвэл энэ төр гэж мэгэл дээ. Тэгвэл ямар сонин ингэж мэгээлээд ш. Тэгэхээр та эдгэрлийн тойргийн хөтөчнөр дээр нэг жоохон дэлгэрүүлээд яг таны гараар бэлтгэгдэж гин үү? Аль эсвэл энэ хүмүүс маань яаж ингэж одоо эдгэрлийн тойргийн хөтөч болж гин? Яагаад энэ хүмүүс маань эдгэрлийн тойргийн хөтөчнөрт итгэх ёстой юм те? Энэ дээр нэг гоё нэмээд нэг жоохон мэдээлэлд өгөөч гэж хүсэж байна. За, эдгэрлийн тойргийн хөтөч нар маань дийлэнхтэй ихэнх нь чин сэтгэлээсээ бусдад туслах дуудлагатай хүмүүс байна. Тийм ч учраас жоохон хөрөнгө оруулалтын том шаардлага тавиад үнэхээр чи чин сэтгэлийн дуудлагатай юм бол ороод ир тий. Гэд оруулаад ирсэн байгаа. За миний сургалт болохоор зэрэг 7 хоногт 2 удаа байнгын тэр хүмүүстэй ингээ ажиллаж явж байна. Нэмэлтээр шаардлагатай бол ганцаарсан дэмжлэгүүд бас ингээд өгөө явж байгаа. Тэр хүмүүс маань өөртөө соматик болон энэ сэтгэлийн эдгэрлийг хийгээд явж байгаа хүмүүс байгаа. Тантай адилхан эдгэрлийн замаар өөрийгөө эдгээгээд явж байгаа хүмүүс. За энэ хүмүүс бол коучинг суурьтай соматик ийм үгнээс хальж бид очиж мэдрэлийн системд очиж дэмжлэг үзүүлэх хэмжээнд очиж сургагдж байгаа. Тэгэхээр мэдээж олон жил сургагдаагүй дуршлаг багтаа очиж алдаа гаргаж магадгүй. Би 7 хоног болгон энэ хүмүүстэй уулзаж чиглүүлэг хийж байгаа. За дээрэс нь бүтэн энэ хөтөлбөр туулах чадвар хөтөлбөрт орж ирж байгаа хүмүүс би сардаа 1-2 удаа нийтээр нь ингэж уулзалт хийгээд
хүмүүс чиглүүлэг өгнө. Тэгэхээр тэр үед илүү надтай холбогдох боломжууд бас бий болно, тийм ээ. Тэгээ ирэх он жилүүдэд бас бичлэн ивентүүд хийх нөхцөл боломжуудыг бас бий болгож өгнө. За тэгээд цаг зав маань гайгүй болоод атайхан болоод ирэхлээр нэлээд дэмжлэг хэрэгтэй хүмүүст би ганцаарчилсан үйлчилгээ бол нээн. Гэхдээ цаг маань нэлийн хязгаартай байдаг учраас жоохон хүлээлттэй байна ах. Тэгэхээр гол юм бол ерөөсөө эдгэрлийн ийм гоё арга зүй байгаад байна шүү дээ. Энийг би ганцхан өөрөөрөө хязгаарлаад би ганцаараа хүргэдэг байхаа болёо. Эний чинь сурч болох арга зүй учраас хүртээмжтэй болохын тулд хүмүүсээр дамжуулаад, системээр дамжуулаад өөрт нь өгье гэсэн байхгүй. Тэгэхгүй болохоор надаар дамжуулж нэг жилдээ нэг 100 хүн явдаг. Тэгээл нэг тэрүүгээрээ л явдаг. Тэгэл нэг ийм инэвхэн жижигхэн хэмжээнд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр эдгэрлийн хөвтөч нартай юм зориг гаргаад ороод ирсэн хүмүүст бол би үнэхээр талархаж байгаа. Энийг одоо байгаа газартаа ганцхан Монголд биш мөн үү? Дэлхийн 15 орнд амьдарч ажиллаж байгаа монголчуудаа аваачиж хүргэж өгч байгаа. Тэгээ тэнд гадаад хэлээр биш өөрийнхөө их хэлээрээ, их соёлоороо дамжуул холбогдож эдгэрлийн яриа өрнүүлж байгаа мэдрэмжээ илэрхийлж байгаа тийм нандин процессыг нандин үйлүүд явагдана. Тэгэхээр энэ бол эдгэрлийн хөтөч нарын цаад чин санаа бол танд туслах байгаа. Тэгээд мэрэгжлийн төвшөнд бэлтгэгдэж байгаа. Ирэх 2-3 жилүүд байнга л бэлтгэгдсээр байх болно. Nice. Тэгээд айгуу гоё юм. Ямар ч байсан миний бас нэг мөрөөдөл гэх юм уу да. Нэг монголчууд маань ялангуяа нэг гоё нэг юм аз жаргалтай тий нэг юм амьдралдаа сэтгэл хангалуун нэг бие биенийг нэг гоё хайрын харцаар хардагч байт юм уу. Тэр нэг юм нийт сэтгэлдээ нэгэн бүгдээрээ байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Тэгээд миний тэр хүсэл бас энэ хөтөлбөрөөр дамжигдаад нэг гоё биелэх тэр гараа нэхлэгч юм шиг гоё мэдрэмж төрлөө. Тэг яалтчгүй бусдад ингэж гоё чин сэтгэлээсээ туслах гэдэг бол үнэхээр одоо туйлын маш гоё зүйл байгаа ш. Тэгээ эдгэрлийн тойргийн хөтөчнөр маань хөтөч нартай итгэж болох нэ та хэд маань тий болормаа коучийн маань одоо яг тэр коучинг суурьтай соматик эдгэрлийн аргачлалд суралцаад ингэ явж байгаа гэдэг бол үнэхээр сонирхолтой гоё ялла. За тэгээд подкастын төгсгөлд болвол миний мэдрэмж бол үнэхээр юм гоё бүрэн дүүрэн байна. Тэгээд туулах чадвар хөтөлбөрөөр дамжуулаад маш олон бас гоё юм аз жаргалтай тэр нэг юм тайтгарсан монголчуудын маань тоо нэмэгдэнэ гэдэгт бол маш их итгэлтэй байна. За тэгээд энэ хүртэл ярилцсан ярианаас манай подкастын сонсогчд маань бас яг юуг ойлгож авснаа гоё комент хэсэгт хуваалцаад бие биенээсээ гоё суралцаарай гэж хүсэж байна. Тэгээд болормаа коучтой бас дахиад боломж олгоод нэмж хэлэх зүйл ах юм бол орхицсон зүйлээ бас гоё нэмж хэлээд тэгээд хоёлаа подкастаа өндөрлөё гэж бодож байна тийм ээ. За маш их баярлалаа. Сайхан асуултууд асуугаад би чинь бүр ерөөсөө уяраад ярьж өглөө штэ. Тэгэхээр асуултын чанар бол их сайн байна. Тэр нь солонгоогоос мань хамаарч байна тийм ээ. Ийм асуултууд асуугаасаа гэж зөндөө мөрөөдөж ирснээр үнэхээр талархалтай байна гэж хэлмээр байна. За нөгөө хөтөч нарт итгэх тухайд би бас нэг хэлмээр санагдлаа. Та эхлээд битгий итэг гэж бүрэн итгэхгүй гэж болно гэж хэлнэ. Яагаад гэвэл итгэлцэл өөрөө маш том алхам. Та 1% зориг гаргаад үз. 1% итгэлцэл, 1% нээлттэй байдалтай л ороод ир. Тэгээд аяар аажмаар итгэлээ нэмэгдүүл. Шууд гүн итгээд тэгээд нэг жоох юм болсон чинь итгэл нь хугараад тэр чигээрээ битгий алга болоосаа гэж байгаа. Аажмаар багаар итгэлийг тэр хүнд итэг. Тэр хүн таны итгэлийг ингэж олж авах боломжийг тэнд олгох нь байна. Би итгэцэн, би чамд итгэж байгаа гэж бүх юмаа нээгээд гэхдээ цаанаа нэг юм тийм айцтай бити орж ирсэ гэж хэлмээр байна. Тэгээд энэний цаана дахиад нэг нэмэх зүйл болохлоороо хүн алдаа гаргаж болдог. Харилцаа учраас алдаа гарна. Эдгэрлийн тойрог ингээ хийгээ явж хахад таны дотор нуугдсан тэр өвдөлтүүдийг ил гаргаж ирэх реакц үүсгэх, бухимдуулах зөндөө олон нөхцөл байдлууд үүсч магадгүй. Яг гэвэл харилцаа өөрөө ээдрээтэй нюанстай учраас, тийм ээ? Тэгэхээр ийм зүйл болно. Эдгэрлийн тойрог гэхээрэл ганцхан хайр, ганцхан хүлээн зөвшөөрөл ярьдаг биш. Аливаа тойрог үүснэ ихэнх үедээ хааны бал сараараа явж байгаа юм шиг сайхан байна.
Тэгээд яг амьдрал руу орно. Эдгэрлийн тойрог бэхжээд ирэхийн цагт харилцааны эдрээтэй нюансууд гарч ирнэ. Тэрэн дээр ойлголцоод, хуваалцаад, ярих модулуу загварууд тэр юмнуудыг ингээд боломжуудыг нь өгнө. Тэгээд зориг гаргаад өөрийнхөө мэдрэмжийг хуваалцаад таныг ингээд хэлсэн чинь миний дотор ийм реакц үсээд ийм юм боллоо. Та юу гэж бодож ийн гэд ярих. Ийм процессыг явагдаасаа гэж хүсэж байгаа. Эдгэрлийн тойрог гэдэг нь ганцхан хайр биш. Ганцхан ийм цэцэг дэлгэрсэн юм байхгүй. Тэнд магадгүй бага зэргийн суралтууд явагдана. Энэ нь таныг баг багаар өсөж дэвжиж тэр бэрхшээлийг даах бүсээсээ тэлэхэд зориулагдсан. За миний сүүлийн урилга бол ийм харилцааны нюансууд гарч болно. Би магадгүй таныг гомдоох үг хэлж магадгүй, хайхрамжгүй хандаж магадгүй, таны дотор байгаа шархыг хөндөх юм хэлж магадгүй, тэрийгээ би мэдэхгүй байж болно. Эдгэрлийн хөтөч нар ч гэсэн тийм алдаа гаргаж болно. Тэгхийн бол та өөрт төрсэн мэдрэмжээ нээлттэй хэлэх. Надад дургуутсал төрлөө. Надад тухгүйдал төрлөө. Надад хэцүү байлаа гэд илэрхийлэх төдийд бид нар шууд нээлттэй хүлээж авна. Тэрэнд мэдрэг хандна. Эвлэрэл хийн. Энэ бол манай процесс. Тэгэхээр энэ олон хүн орж ирж байгаа янз бүрийн сэтгэл реакцууд үүснэ. Энийгээ чөлөөтөө илэрхийлээрэй. Бид нар алддаг хамт олон алднаанаасаа харин үнэхээр нээлттэй суралцдаг. Тэгээд таныг үргэлж мэдрэмжээ илэрхийлэх орон зайг олгох болно. Энэ орон зайг олгож чадахгүй бид нар хурдтай яваад байгаа бол уучлаарай. Болормоо коуч арай хурдтай байна. Жохон удаашраад үзье. Намайг орхигдуулаад байна гэж хэлэх боломж байгаа. Үнэхээр гой сонсогдчихээн. За болормоо коучтойг удаан яриад ивэл би ч бүр гүн тайтгаралд автах нэ. Цаанаасаа ингээд тайвширсан сууж ш нэг мэдсэн чинь. Манай сонсогчдоос ямар мэдрэмж төрж байгаа бас комент хэсэгт хуваалцаарай. За тэгээд туулах чадвар буюу resilience гэдэг сэдвийн дор болормоо коучтойгоо бас энгийн бөгөөд ойлгомжтой ярилцгаж бит хоёр хичээлээ. Тэгээд таад маань туулах чадвар буюу resilience гэж юу вэ? Тэ энэ туулах чадвар хэрэгтэй байгаагийн шинж тэмдэг юу вэ? Туулах чадвараа яаж нэмэгдүүлж болох юм гэд гих мэтчлэн маш гоё олон сонирхолтой сэдвийн хүрээнд маш өргөн агуулгатай, гоё судалгаатай, жишээтэй маш олон гоё мэдээллийг хүргэсэн болормоо коучтой баярлалаа. Тэгээд дараагийн подкастуудаараа бас уулзцгаая. Бас асуулт байвал дараагийн подкастаа ийм сэдвэр хийгээрэй гэсэн тийм гоё асуултууд байвал манайхан нээлттэй илэрхийлээрэй. Тэгээд тэрийг харж агаад гоё аль олон давтагдсан асуултуудын хүрээнд бит хоёроос гоё подкастуудаа хийж бэлэг барих болно. Тэгээд хамт байсан сонсогчдод маш их баярлалаа. Дараагийн подкастаар уулзтал түр баяртай. За түр баяртай маш их баярлалаа.